нэвтрүүлэг маань зочинтой явдгаараа онцлогтой. Гэхдээ энэ удаагийн зочин маань та бүгдэд маш сонирхолтой зүйлийг ярьж өгнө гэж би найдаж байгаамаа. За хөө одоохон би энд нэг ойр зур юм янзлаад. За тэгээ нэвтрүүлгээ эхлэндээ хайдуулаа. Болсон юм уу? Харууллаа шүлгэл би. За би зочныхын эфирийг нээлээ. За өдрийн минь танд. За өдрийн минь тань. За өнөөдрийн манай Монгол бахархал нэвтрүүлгээр би түрүү хэлсэнчлэн маш сонирхолтой нэгэн сэдвийг бид хөндөж орж ирж байгаа юм л да. За өнөөдрийн бид хоёрын ярих сэдв бол өнөөгийн өвөр монголчуудын аж амьдрал, уламжлалт, соёлын талаар ярих юм байгаа юм. Гэхдээ надтай хамтран ярих манай зочин бол надаас илүүтэйгээр энэ сэдвийг мэддэг, асуудлыг бүр угтан судалсан ийм нэг хүн байгаа юм. Гэхдээ би энэ хүнийг бол би танилцуулахаас илүүтэйгээр өөрөөр нь танилцуулбал зүгээр болоо да гэж бодож байна. За сайн байна уу та? За тэгээ та өөрийгөө танилцуулна уу? За сайн байцгаана. За миний хувьд бол шинжлэх ухааны академи Төв Ухсаатны зүүн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилт хийдэг. За түүхч, соёлын антропологч мэргэжилтэй. За энэ байна. Тэгээд би танаас шууд асуулт асуугаал явчих тэгэхгүй. Яг тэгэхээр хоёулагийн цаг бол харьцангуй баг байна. Асуулт бол ерөөсө биеэр дүүрэн байна гэдэг шиг байна л да. За хамгийн түрүүнд бол оршил болсон асуулт бол мэдээж хэрэг. За манай Монгол үндэстэн ухсаатны нэг хэсэг болсон өвөр монголчуудын талаар та товч танилцуулахгүй юу? Тэгээд бас дээрэс нь бол бид нэр өвөр Монгол гэж яриад байгаа боловч өвөр монголчин дотроо бол олон ухсаатан бүлгүүдээс бүрддэг шүү дээ. Тэгэхээр энэ талаар та нэг сайхан танилцуулаад өгөхгүй юу да гэж асуултаар би эхлэе да. За ойлголоо. За Монгол ухсаатан бол дэлхийн маш олон оронд дархан суурьшдаг бид бүгд мэднэ. За тэгэхээр дэлхий дээр байгаа тэр Монгол ухсаатан Монгол улсад байгаагаас гадна ерөнхийд нь бол 3 ангилжуулна. За Хятад улс дахь Монгол ухсаатнууд, Орос улс дахь Монгол ухсаатнууд, бусад улс дахь Монгол ухсаатнууд гэх. За тэгэхээр миний өнөөдөр ярих гэж байгаа нь болохоор Хятад улсад байгаа Монгол үндэстний бараг 70% нь эзэлж байгаа өвөр монголчуудынхаа талаар ярина. За тэгэхээр өвөр монголчуудын хувьд гэх юм бол биднээс 300 гаруй салаад 300 гаруй жил өнгөрсөн ч гэсэн өдгөө өөрсдийн соёл, түүх, хэл, соёлоо ингээ хадгалж үлдэж байгаа, хадгалаад явж байгаа ард түмэн байгаа. За тэгээд ер нь та бол өвөр Монголд хэдэн жил болсон гэдэг үлээ. Би түрүүн ярьж байхад бол бас өвөр монголчуудын дунд бол нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн гэж тэр талаараа та нэг танилцуулж өгөх гэж. За өвөр Монголд анх судалгаа хийсэн хугацаа бол 2014 оноос эхэлэлтэй. За тэгээд 2014 оноос 19 он хүртэл ерөнхийдөө нэг 4-5 жил орчим болсон. За тэгээ энэ байх хугацаанд ерөнхийдөө өвөр монголчуудыг яагаад судлах болсон бэ гэхээр өвөр монголчууд маань бол өвөр монголчуудын хувьд бол шин цагийн бас нэг өөрчлөлт ингээд ирсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэд нар нүүдэл соёл ахуйгаа тээж явж исэн энэ цаг үед нь бол хятадын төрийн бодлогоор бол газар нутаг бэлчээрийг нь бол бүх хувь хүмүүст нь бол өөрсдөд нь эзэмшүүлэх үйл явц эхэлснээр өвөр монголчуудын хувьд бол шинэ хэв маягийг, амьдралын шинэ хэв маягийг бол бий болгосон байдаг. За тэгэхээр би болохоор энэ амьдралын шинэ хэв маяг бий болсон цаг хугацаанаас хойших өвөр монголчууд хэрхэн аж төрж байгаа вэ гэдэг талаар илүү сонирхож энэ судалгаагаа бол анх эхлүүлчихсэн. За тэгээд түрүүний таны хэлдэгчлэн Монгол улсад бас Монгол үндэстэн бол маш олон ухсаатны бүлэгт хуваагдж байгаатай адилхан өвөр монголчууд маань бас маш олон ухсаатны бүлэгт хуваагддаг. За бараг 40 гаруй ухсаатны бүлгүүд бий. За миний явуулсан судалгааны хувьд гэх юм бол өвөр Монголын захар монголчууд буюу захар монголчуудын дунд энэ судалгааг бол явуулсан байгаа. За захар монголчууд, за захарчууд гэж хэн бэ гэхээр ер нь бол 15 дугаар зууны үеэс л зүүн Монголын 6 түмний нэг байсан ард түмэн. За тэгээд 16 дугаар зуунаас бол их хааны харьяанд шууд багтаж байсан аймаг байгаа, захирагдаж байсан. Лэгдэн хаан гэдээ байдаг үсэ захрын лэгдэн гэж өгдөг тийм ээ. Тэгэхээр ер нь бол Монгол тухайн үеийн Монгол улсын
юуны соёл, аж ахуй улс төрийн одоо голомт нутаг гэж болж байна. Тэгэхээр одоо бол нөгөө өвөр Монголын энэ мал малж байгаа малчид гэж ярина те. Энэ малчид маань бол яг хаагур байгаа. Тэгэхээр өвөр Монголын нутагт бол үндсэндээ одоо Бугут хотын Дархан муу мянган за Алшаа аймгийн баруун зүүн хушуу, эзнээ хушуу, за Улаан цав, Баян нуур, Орцын одоо Өвшин, Отгын өмнөд хушуу гэх тэгээд Шилэнгол аймгийн бас нэлээд олон хушуунд байгаа. Хүлэн бууртаас байгаа. За ингээд үндсэндээ бол 24 хот хушуудад бол маллаад ингээд тархан сурсан байгаа гэсэн. Энэ дээр бас нэг асуулт гарч ирж байна да. Ингээд за би бол одоо яг үйлээд хаяад нэг Хятадын нутгаар яваад өөр монголоор эдгээр явдаг. Гэхдээ олдоо одоо юуг нь нөх вэ? Суурин газруудаар нь яваад байдаг. Яг одоо малчин айл майлын бол бас төдийлэн сайн мэдэхгүй л дээ. Зүгээр зурагтаар харж байхад бол ингээд нэг яадаг чинь ингээд малынхын бэлчээрийг гашаалцсан тийм ээ. За тэгээд одоо яадаг нэг байшинтай болцсон. Ингээд нэг юм бидний манай малчин аж ахуйгаас бол нэлээд өөр дүү маягийн болцсон байдаг юм л да. Байгаад байгаа харагдаад энэ одоо ер нь нийтлэхээрээ тийм байна уу? Одоо бэлчээрийн хуваарлт гэдэг энэ талаар нь та нэг жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч биднэрт. За би ч бас одоо анх энэ судалгааг хийх болоод өвөр Монголын хөдөө нутагт ингээд очиход хамгийн түрүүнд нүдэнд тусч байсан зүйл нь бас ингээд бэлчээрээ ингээд торлчихсан тий хашаалчихсан гэсэн үг. Хашаалцсан байдал бол хамгийн түрүүнд нүдэнд тусч байсан. За тэгээд энэ ер нь яагаад ийм ингээд хашаалах болсон бэ гэдгийг ингээд угаас нь ярих юм бол ерөнхийдөө бол өвөр монголчууд ч юм угаасаа нүүдэл соёлоо тээж явж байсан арт түмэн. За ингээ 19 20 дугаар зууны их хүртэл энэ хэм маягтайгаа байж байгаа дөрвөн улиралдаа нүгээд бэлчээрийн соргыг дагаж ингэж явж байсан арт түмэнтэй. Тэгээ ингэж явж байгаад 1947 онд бол өвөр Монгол орон байгуулагдсны дараагаар нь болоод энэ мал аж ахуйн бодлогод бас нэг мал аж ахуйгаа бол сэргээх олон зүйлийн төрийн бодлогод авч эхэлсэн байдаг. Тэгээд дараагаар нь 47 оны дараагаар нь буюу 50-ад оноос ерөнхийдөө өвөр Монгол оронд бол нэгдэлжих хөдөлгөөн гэж өрнөсөн. За нэгдэлжих хөдөлгөөний гол онцлог нь бол бүгдөө ингээд хамтаараа тий хөдөлмөрлөөд хамтаараа улсынхаа эдийн засагт бол хувь нэмэр оруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монголтой адилтгаж үзүүл нөгөө социалист нийгмийн үетэй яг адилхан тий. За ингэж яваад одоо мал бол улсын өмч байсан гэсэн үг. Тэгээ газар нутаг хүртэл улсын өмч байсан. За ингэж явж байгаад 1983 онд бол өвөр Монголд нөгөө ардын нэгдэл гэдэг зүйл задарсан. За энэ нэгдэл задарсны дараагаар бол малыг хувь хүмүүст буюу малчтад олгох ажил хийгдсэн. За үүнээс удалгүйгээр харин одоо бид нэр яриад байгаа нөгөө газар нутаг буюу бэлчээрээ малчтад буюу тэр үед нөгөө өөрсдөө амьдарчсэн бүх хүмүүст нь те одоо өвөр Монголын арт түмэнд бол эзэмшүүлэх нэрээр хувьд нь шилжүүлсэн байдаг баг. За тэгээд юуны дараагаараас одоо ингээд 85 онд бол бүгд найрамдах одоо Хятад ард улсын бэлчээрийн тухай хууль бол нутаг бэлчээрийн тухай хууль гэ гараад тэгээд ерөнхийдөө одоогийн энэ малаа ингээ одоо бэлчээр нутгаа хашаалсан байдал нь бол тэр хуулиараа бол зохицуулагдчихэдэг. За тэгээ эндээс нэг юм харахад болохоор тэр хууль бол одоо нөгөө 85 оноос өмнө төрсэн хүмүүст бол бүгдэнд нь ингээ ямар ч гэсэн бэлчээр нутаг газар олгосон байна. Харин үүнээс хойш төрсэн хүмүүст бол газар нутаг бол олгох боломжгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол малчин байх эрхийг бас хаасан тийм дүр зураг бол харагддаг. Тэр 80-ад оны үед тэр газрыг хуваахтаа малчин айлууд хуваахтаа одоо хүний тоогоор нь хуваасан гэж ойлгож байна зүв үү? Тийм. Тухайн үед яг одоо ам бүлтэй 5 ам бүлтэй айл бол 5 хүнтэй тооцоод нийт газар нутгаа авна гэсэн. Одоо зүгээр сонирхчил байна л да. Нэг хүнд ер нь хэдийн хэмжээний манай ч одоо 0.7 гэлээд байдаг ч гэдэг нэг хүний. Тийм тэгэхэд одоо ер нь хэдийн хэмжээний газар амжижсэн байна. Тухайн үед нөгөө өвөр Монголын газар нутаг чинь нөгөө өөрөө маш өргөө уудам гэдэг түрүү хэлсэн те. Тэгээд маш олон одоо 24 хот хушуунд хуваагдаж байна. Тэгэхээр зарим одоо хүлэн буур жишээлх юм бол нөгөө газар нутгийн хэмжээ том байгаа. Тэгэхээр тэнд бол нэг хүнд оногдох газар нутаг нь илүү том гэсэн үг.
Тэгэхээр миний өөрийн судалгаа хийсэн газар нутгийн хувьд гэх юм бол газар нутгийн хэмжээний одоо бага. Тэгээд хүний тоо их байсан учраас нэг хүнд нэг 300 муу орчим ч юм уу 300-аас нэг 1000 орчмоор ингэж хуваагдчихсан. 300 муу гэдэг чи одоо манайхаар хэдэн метр квадрат? За нэг муу бол 0.6 гатаа тэнцдэг Монголын. 0.6. 300 муу гэхэр чинь нэлийн том юм. 300 муу биш ээ. Нэг муу нь болохоор 0.6 таа тэнцдэг гэсэн үг байхгүй. 0.6. Тэгэхээр 300 одоо жишээл 5 ам бүлтэй айл байж бодоход 1500 орчим. Тэгэхээр нэг хідэн тэгээд тооцсон гэсэн үг. Нэлийн том газар санагдаад байна. Яг нь ер нь бол нөгөө бэлчээрийн газар учраас тухайн үед хуваахтаа бол бас боломжийн. Гэхдээ энэ нь болохоор нөө мал бэлчээрлэх зайг аваад үсэх юм бол бага та. Маландаа бол бага. Юм байна штэ тийм ээ. Харин тийм л байна дээ л дээ. Тэгээ одоо юу доктор? За одоо ингээд 85 оныхоор ингээд 5 хүүхдээ айл 1500 муу газрыг авчижээ. Одоо тэгээд ингээд үе дамжаад явж байгаа гэж ойлгож болох. Одоо ингээд тэр чинь тэдний хувийн өмч болч эзэмшил байгаа юу, өмчт байгаа юу одоо тэр газар. Тэр 80-аад онд бол ингээд газрыг эзэмшүүлсэн байна. Тэрнээс газар бол улсын өмч хэвээрээ. Одоо ороод юм. Тий. Одоо бас тийм эзэмшүүлэх гэсэн үйл явц байхгүй. Гэхдээ улсын өмч хэдий боловч нөгөө улс бол ингээд хүний эзэмшсэн газар дээр бас дураараа бүтээн байгуулалт бол хийхгүй гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө 30-аас 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Тэгвэл хангал. Манайх чинь нэг 15 жилээр л голдуу өгөөл. Тий. Тэгэхээр ер нь одоо бас ингээд цаг хугацаа бас явчлаа ш тий. Тэглээ ш. 30 40 жил нь бараг явж байна. Тэглээ ш тий. Одоо тэгэл бас л асуудал босч ирэх л баг та. Тий, шинээр бас нэг тийм. Тэгэл юм байна. За газрын асуудлыг хоёлаа түрээ. Цаана яг тэр зөндөө асуулт бас надад байгаад байна. За өвөр монголчуудын дунд та бол нэлийн хугацаа өнгөрөөж тийм өвөр монголчуудын аж амьдрал нөгөө соёл ёс заншил баяр маяраа тэмдэглэж байгаа байдлын талаар та нэг одоо ярьдаг. Жишээлх юм бол одоо таныг тэнд байхад та ямар баяр ёс уламжлалуудыг нүдээр үзв, ямар онцлогтой байв, тэрийг нэг сайхан дурдж өгөөч. За эхлээд нөгөө өвөр монголчуудынхаа одоогийн ахуй байдлын талаар нэг жоохон товчгоо яриа. Тэгэхээр өвөр монголчууд бол энэ газар нутгийн хуваарлалт хийсний дараагаар болохоор бүгдөө юу яасан байгаа өөрсдийнхөө энэ нутаг бэлчээр дээр ингэж малаа малснаар төрийн нөгөө олон бодлогоодын дунд амьдарч байгаа гэсэн үг. Тэгээд тэдний хувьд нөгөө Монгол гэрт ингээд нүүдэл суудл хийгээд дөрөв улиралдаа нүгэд амьдардаг байсан бол энэ байдал нь бол үндсэндээ арилсан. Одоо бол нөгөө өвлжөө тэгээд цуслан гэсэн юм хоёр хэлбэртэй зарим газраа шүү дээ. Зарим газраа бүр ингээд бүр суурин байдалтайгаар ингэж аж төрж байна. Тэгээд нөгөө Монгол гэрийн хэрэглээ гэдэг зүйл чинь бас байхгүй болчихсон тий. Одоо бүгд ингээд баашинд амьдардаг. За Монгол гэрийн хэрэглээний талаар нэг 1980 оны сүүлээр явуулсан өвөр Монгол судлаачийн нэг судалгаа яадаг. Тэрэн дээрээс болвол гэрийн хэрэглээ бүр 20% хүрэхгүйсэн тухай үедээ өвөр монголчуудын дунд. Тэгэхээр одоо бүр багассан гэдэг нь бол ойлгомжтой тий. За тэгээд өвөр монголчууд нөгөө ийм юу хөдөө нутагт хотын системээр бол амьдардаг. Хот айл гэдэг мэдээж тийм. Хот айлаараа амьдардаг. За тэгээд энэ газар нутгийг олохдоо одоо бэлчээрийн газар гэж олохоос гадна хотын газар гэж бас тус нь олгосон байдаг. Тэгээ хотын газар ч миний суужсэн газар гэх юм бол ерөнхийдөө нэг хотод нэг 3-аас хамгийн багадаа 3 тэгээд хамгийн дээд нь нэг 10 айл өрөх ингээд цугтаа аж төрдөг. За тэгээд тэд нар маань бол одоо хотел гэдэг чинь өөрөө хөдөлмөр зохион байгуулалтын хамтын хэлбэр те. Тэгээд нүүдэл судалтай шууд холбоотой тийм зүйл байгаа. Тэгэхээр тэр хотел болсон хүмүүс маань хамтаараа одоо зарим бэлчээрээ ингээд нөгөө тус нь ингээд таслахгүйгээр өөрсдөө нэг том бэлчээрээ нэг том гашаалаад авчихна гэсэн үг. Тэгээ тэндээ ингээд малаа ээлжээрээ хариулах ч юм уу эсвэл нэг нь ажилдаа авахд нөгөөдхөө гуйх ч юм уу. Ер нь хотелууд нэгэндээ тустай хамтралтсан хөдөлмөрийн хувьд орчдөг шүү дээ. За өнөөдрийн чиний хонд явах ялж өнөөдөр чинийх маргааш таних гэл ингэдэг шиг юм байна тийм ээ. Нүүдэл сууд одоо нүүдэлтэй холбоотой зан үйлүүд байгаа шүү дээ тийм. Унаг тамгалах ч юм уу эсвэл одоо ноосоо авах одоо ноолуур ямааны ноолуур самнах энэ төр гэл тэр бүгдээр ингээл хоршно гэсэн үг. Тэгээд тэрнээс гадна худаг усаа
бас дундаа хамтарч эзэмшин, хадлангаа бас одоо дундаа хамтарч эзэмшин. За иймэрхүү маягаар. Гэхдээ зарим хүмүүс нь бас ингээд дан гараач гэдэг юм уу. Тийм тохиолдол байна л да. Юу одоо жишээ нь ингээд юу яж нэг чинь хамтраад амьдрын гэхэр чинь хамтраад одоо ингээд хөдөлмөрийн зохион байгуулалтын нэгдээ орно гэхэр чинь одоо мал нь бол хамтд нь одоо ингээд хоньнууд үйл ингээд 3 айл нийлээд хоньоо ингээд хамтд нь бэлчээгээл ингээд явчихна тийм үү? Тий, яг ингээд тэгэж олноороо бас ингээд хамтрахгүй байгаа. Гэхдээ тэнд нэг тийм бодлого байгаа нь юу вэ гэхээр нөгөө бэлчээр хувааснаас ч юм болоод энэ бэлчээр чинь өөрөө ингээд байнга нэг газараа л бэлчээрлүүлээд байвал сэлгэлт явагдах болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бэлчээрийн доройтол гэдэг юм маш ихээр өссөн өвөр Монголд. Тэр үүднээс нэг хоныг тэдний талбайд маллах гэсэн юм тоо байгаа байхгүй юу. Тэгэхээр өвөр монголчуудын хувьд одоо ихээр бол маллаж болохгүй. Яг тэр тоондоо баригдаад малдаг гэсэн үг. Хэрвээ тэр тоогоосоо хэтрүүлэх юм бол одоо торгуул төлөх юм. Тийм байдаг. Тийм. Бүр торгуул мургуултай. Торгуултай тийм. Ямар сони. Үгүй одоо тэх бах та. Газар нь хязгаартай юм чинь. Тийм, газар хязгаартай. Бас нэг асуулт бодогдоод болдгоо. За ингээд манай Монгол ялгаагүй дээ. Малчид бол одоо ингээд морь малаа идлэж унж хэрэглэхэд нь бол ховордоод голдуу машин мотоциклтэй болж иж болоод эхэлсэн байгаа харагдیں۔ Өвөр монголчууд бас адилхан нь одоо морио унаад одоо яг малдаа явдаг өвөр монгол малчин айл ер нь хэр илбэг тааралдаж байгаа юм явж байгаад. За яг би өөрөө болохоор Шилэнгол аймгийн Хөвөт шар хушуу гэдэг. Тэр захрын бас гол нутаг. За тэнд бол сулгаас тэрүүгээр бол ер нь морьтоо тэгэж хон хариулах тийм зүйл баг байхгүй. Яг одоо хөлөн буур сүнэд тэр яг нөгөө юу байгаа газар нутаг уужим гэдэг тэр хэсэгтээ бол бас байгаа. Байдаг юм шиг байна ч. За ямар одоо баяр ёс заншлыг нь үзвдээ. За тий би чинь өөрөө нөгөө 14 оноос эхлээд энэ судалгааг явуулсан гэхээр ерөнхийдөө 3 жилийн хугацаанд бол тухайн судалгааныхаа газрыгаа байнга иргэд тойрчсон гэсэн үг. Тэгээд нэг суугата багада сар тэгэл тэрнээс илүү хоногоор судалгаагаа явуулж ирсэн л да. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд ингээд жилийн дөрөв үйлрэлийг бол дамнаад судалгаа явуулсан байдаг. Тэгэхээр би ер нь өвөр Монголд байх хугацаанд бүхий л одоо баяр ёслолд нь оролцож исэн гэсэн. Гэхдээ хамгийн их нөгөө зуны дэлгэр цагт би өөрөө тэнд сууж исэн учраас монголчуудын нөгөө зуны дэлгэр цаг гараад ингээд намар бол хурим найр хамгийн их болдог тийм. Тэгэхээр миний одоо хамгийн их оролцож исэн нь хурим найр байгаа. Тийм тэгээд хурим найрын талаар жоохон соёл уламж гэхээр хурмынхын талаас жоохон ярих юм бол за тэгээ яг хурим өвөр монголчуудын хувьд бол ингээд тахилгын зан үйл, мелалгын зан үйл, шинэлэх тэгэл хурим найр гэл эдгээр олон зан үйл дотроо яг өөрийн нутгийн онцлогийг агуулсан юм өвөрмөц бас одоо зан үйлүүдтэй. За тэгээд хурим найрын зан үйл гэдэг чинь өөрөө бол Монгол үндэсний хурим гэдэг бол дан ганц одоо хурим найраас гадна тэнд чинь маш олон соёлын элементүүд явж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо хувцас засал тийм хувцсны соёл явж байгаа, эдээ ундааны соёл, нэг нөө хүндэтгэх соёл, шашин шүтлгийн соёл хүртэл ингээ илэрчээдэг. Тэгэхээр бид нар хурим найраас бас тэр болгоныг харах боломжтой гэж ойлгож байгаа. Тэгээд захарчуудын хувьд бол хурим найрын хувьд бас их одоо хурим найрыг маш чухалчилж үздэг. Бүгдөө энэ хурим найрд бол ач холбогдол өгч тэгээ өөрсдийнх нь нэрлэхүү ус гэж ярьдаг шүү дээ. Өөрөөсдөө нөгөө юуны угсаатны бүлгийн онцлог гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр гэр оронгоо сайхан байлгах, машин тэрэг, тэгэл хувцас зүүсгэл гэх бүх юмд маш их анхаарал хандуулдаг. Тэгээд тэнцэнээс яг ерөнхийдөө Монгол үндэстнүүдийн хурим найр бол нийтлэг шинжтэй. Яг зарим нэг онцлогын тухайд дурдах юм бол өвөр Монголд болохоор өвөр Монгол тэгээ миний тэр ажилласан хэсэг газарт нэг тийм мөргүүлсэн эцэг их сонгох гэж нэг юм уламжлал байгаа. Тэр нь одоо ямар утгатай юм гэхээр одоо мөргүүлсэн эцэг их гэхээр одоо танд юу гэж бодогдож байна? Одоо нэг хүндээ очил одоо мөргүүлэх юм байна даа гэж бодож чинь зөвдүүлж байгаа ч юм уу тэгэл нэг мөргүүлээл тэгэл яд юм болоо да. Ерөнхийдөө бол нөгөө одоо 2 хүн хурим найраа
хийхэд одоо бэр олвол ингээд дандаа гаднаас ирж байгаа шүү дээ. Одоо хуучиндаа бол бүр харь улсад одоо мордохч тохиолдол байдаг гэсэн. За тэр утгаараа бол эмэгтэй хүн одоо хүний нутагт очиод одоо эцэг ихэхээс салаад хүний нутагт очиод ингээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь үзэх юм бол эмэгтэй хүнд бол одоо эцэг ихийг бий болгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэрний эцэг ихээс гадна хоёр дахь эцэг их гэсэн зүйлийг бол бий болгож байгаа. Цохиомл ураг удам үүсгэж байгаа гэж хэлэх юм уу? Тийм нэг сонин заншил байдаг. За энэ нь болохоор одоо бэрээ гууж тогтсны дараагаар ерөнхийдөө бэрээ гууж тогтсны дараагаар ингээд Монгол хуримд чинь хурмын гол ажлууд явагдаж байгаа юм. За тэгээ би тэрний нэг хэсэг нь болохоор энэ мөргүүлсэн эцэг сонгох. Тэгээ ямар хүнийг бол мөргүүлсэн эцэг гэхээр сонгох вэ гэхээр хуучиндаа бол нөгөө төрөл дотроо буюу хамаатан саднаасаа гуйдаг байсан бол одоо арай өөр төрлөөс гадуур гэдэг ч юм уу. Тийм хүнийг мөргүүлсэн эцэг гэхээрээ сонгоо. Тэгээд охинтой нь бол ивэл байх хэвээр тий жил нь ивэл байх хэвээр тэр мөргүүлсэн эцэг болж байгаа хүн нь бол юу байх хэвээр үр дэгш гэж ярьдаг эрэгтэй эмэгтэй хүүхэд ер нь хүүхдүүд нь нисэн мэд байх сони тий тэгээ нутаг орондоо бас нэг төлөв томоотой тийм хүнийг ингэж зориудаар сонгож тэгээ хурмын ёслол болохтой зэрэгцээл ерөөсө тэр мөргүүлсэн эцэг охины эцэг их болоод ингээд хоёр дахь байр суурин дээр сууж яадаг гэсэн үг. Тэгээд би бол зүгээр миний хар ухаанаар мөргүүлсэн эцэг гингөт л нэг хадам аав ээж нь бодогдоод хадам аав ээждээ чи мөргөдөм багс тэгвэл өөр юм байна тийм ээ. Тэгээд яг нөгөө бэрээ одоо бэрийг нутгаас нь авчраад шинэ гэрт оруулсны дараагаар бол энэ мөргүүлсэн эцэгтэй холбоотой ёснууд бол үйлдэгдэж байгаа юм л да. Тэгэхээр тэр бэрийг бол нөгөө хадмын галд мөргүүлж байгаа гэсэн. Тэгж байгаа гэсэн. Хоёр одоо гизгийн хагалж самнаад одоо хүний хүн болж байгаа гэсэн тэрийг хэлж байна. За тэгээ хадмын галд мөргүүлнэ гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр мөргүүлэх гэдэг үг нь бас тэр хадмын галд мөргүүлэх буюу одоо манай хүн болж байгаа гэдэг утга санаатай бас нэг толбогдож байгаа юм болов. Тэгээд ерөнхийдөө бол энэ хүн ингээд бас ингээд манай хүн боллоо гэдэг утгыг илэрхийлээ. Дараагаар нь тэр мөргүүлсэн эцэг их нь тусгайлан бэлтгэсэн одоо төмпөн савнд гарын угаалгаад тэгээд тусгайлан шин одоо алчуур хэрэгслэр бэрийг ингээд арчиж цэвэрлдэг. За энэ нь бас нөгөө одоо шин амьдрал эхэлж байна. Тэгээд бүх зүйл нь ингээд ариун шинээрээ байх болтугай гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Тийм сонин соёлын элемент байна. Манай Монголын хөрмөн дээр нэг тиймэрхүү юм байхгүй хаа. Тий, ер нь боолгаа цэвэрлээд идэг юм би л нэг анзаараагүй. Тий, Монголын хөрмөнүүд дээр яг энэ мөргүүлсэн эцэг байсан уу үгүй юу гэдэг дээр яг би өөрөө нэг гүмхэн судалгаа гэж ярих юм л да. Яг бүр наривчилж үзээгүй. Гэхдээ ингээд өөрөө үзэхэд ер нь бол байхгүй л харагдаад байгаа юм. Харин өвөр Монголын хувьд бол энэ мөргүүлсэн эцэг их ганцхан захар биш. Өөр бас угсаатны бүлгүүдэд нь байдаг. Ерөнхий нөгөө гүйцэтгэх үүрэг энэ төр нь жоохон өөр боловч утга агуулга нь бол яг адилхан тий. Түрүүн таны тэр манай нэвтрүүлэгч бас одоо сонсогчдод хэлэхэд бол пэйж дээр лайвтай явж байгаа. Би тэр дүрстэй гарч байгаа. UBM гэдэг англи үсгээр UBM 89.3 гэдэг тэнгууд ягаан логотой гарч ирж байгаа юм да. Тэгээ бид тэр бол ингээд дүрстэй гарч байгаа. Тэгээд бид тэрийн голоор нэг бахан зургнууд явж байгаа л да. Тэгээд түрүүн би зураг ингээд сонгож байхад нэг зураг нүдэнд их туссан. Нэг юм улаан дэвтэр. Тэр дэвтэрний талаар та нэг ярьж өгөөч. Тэрийг сонин санагдсан таны хэлсний дараа. За нөгөө Монгол ёс заншил бол өвөр монголчуудын дунд хадгалагдаж байгаа тий. Гэхдээ өвөр монголчууд маань өдгөө бол хятад улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа гэдэг утгаараа хятадын соёлын нөлөөлөл бас энэ хурим найранд бас орж ирж байгаа юм л да. Тэгээ тэрний нэг нь болохоор тэр дэвтэр гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол тэр дэвтэр бол нөгөө бэлгийн дэвтэр байгаа юм. За. Тэгэхээр нөгөө хурим найранд хуримлагч хосууд хурим найранд ирж байгаа хүмүүс одоо хуримлагч хосуудад бэлэг өгтөө жишээлбэл нэг төлөгтэй 1000 он өглөөх гэд тэнд бичнэ гэсэн үг те дулмаа нэг төлөг 1000 он гэд те. Тэгээ бүр тэмдэглээ бичээд байгаа. Тэмдэглээ бичдэг. Тэр бас их сонин санагдчихсэн надаа. Тэгээ өөр одоо хятадын тэр соёлын нөлөөллөөс болж
хурим эхлэхдээ ийм их дуу гаргадаг. Ер нь энэ хятад хуримуд дээр бол айгүй их түгээмэл тохиолддог. Их дуу гаргаж одоо бүх зүйлийг бол ингээд арилгаж байгаа гэсэн утгатай шүү. Тэгэхээр нур гэж. Тий хар буруу бүх юмыг арилгаж байгаа гэсэн утгатай. Тэр бол одоо Монгол хуримд бас байгаа байхгүй. Одоо пуужин тавина гэж ярьдаг өөр монголчууд. Тэгээд их дуу гаргана. Бас одоо нэг юм баяр гэсэн ерөөл хайрлсан юм бичгүүдийг энэ тэндгүү ханан дээрээ наах. Тиймэрхүү. Тэгээд чихэр мэхэр одоо ер нь тавгийнх нь юм дээр згсэн зарим нэг юм харагдаад байдаг. За тэгээд үүнээс гаднаас нэг Европ соёлын нөлөөлөл бас одоо шингэсэн байна. Одоо хосууд руу ингээ цэцэг цацах тий. Эсвэл нөгөө хос хурмаа иж байгаа эмхтэй маань нөгөө цэцгээ шидэгч гэдэг юм уу. Тэгээ яг нь ер нь бол нөгөө Монгол хурмынд бас нэг Европ соёлын нөлөө нэвтэрч байгаа нь бол харагддаг. Гэхдээ яг өвөр монголчуудын хувьд энэ олон соёлын нөлөөллийг бас зарим талаараа өөрсдийнхөө Монгол соёл сэтгэгүйдээ зөөр ингээд хүлээж авчуд ашиглаж байгаа тийм тохиолдол байна. За ойлголоо. Одоо удахгүй. За өнөөдөр чинь 1-р сарын 22-нд баг өнөө маргаашгүй одоо хятадын за манайхаас бусад орныг хэлцэнж болно доо. Цагаан сар төгсөж байна. Энэ өвөр монголчуудын сар шинэ шинэлэх ёслол нь ер нь ямар хуу онцлогтой байдیں۔ Тэр талаар та бас нэг тодруулж өгнө гэж. За би 2016 онд өвөр Монголд сар шинэ өнгөрөөсчихсэн. За 16 онд ингээ өнгөрөөд яг тэр зүгээр нэг үйл явдлын л яриа л да. Тэг яг л одоо манайхтай цагаан сар гэдэг бол одоо хуучин оноо ухта шинэ оныг ухтаж байгаа тий. Хуучин оноо үдээд шинэ оныг ухтаж байгаа юм баяр байгаа. За тэгээд тэр утгаараа бас л нөгөө монголчуудтайгаа адилхан эртнээс бол цагаан сарда бэлтгэдэг. Цагаан сарынхаа баярт бол маш их ач холбогдол өгдөг бол арт түмэн гэж харсан. За тэгээд цагаан сарыг ерөнхийдөө нэг юм 3 хэсэгт хувааж болох юм болов уу гэж би харсан өвөр монголчуудыг. Өөрөөр хэлэх юм бол цагаан сарын өмнө бол нөгөө 23-24-ний өдөр галын тахлах хийдэг. За энд бол бүр бараг өвөр Монголын айл өрх болох нь л хийж байсан. Миний иргэн одоо тэнд сууж исэн газар нутгийн айл өрх болгоо хийжсэн гэсэн үг тийм. За тэгээд энэ галын тахилгыг бол яагаад хийж байгаа вэ? Гал бол бурхан гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр галын бурхан бол одоо 23-ны өдөр айлчлаад 24-ийнхээ өдөр явдаг. Тэгэхээр энэ 2 өдрөөс сонгоод нэг өдөр нь бол галын тахилгаа хийдэг. За тэгээд дараагаар нөгөө битүүний ёс байгаа ш тий. Битүүлгээ сайхан хийдэг. Бас нөгөө битүүлэгтэй манайхантай адилхан. Манайхан ч нөгөө ах дүүгээрээ дүүгэндээ нэгэнд очиод битүүлдэг. Яг тэрнтэй адилхан тэр хот усныхаа айлынхаа хин одоо жишээл хамаатан ахан дүүсийнхэн бол нэгнийндээ очиод энэ битүүлэх ёсоог бол гүйцэтгэдэг. За тэгээд маргааш нь бол одоо бэлгийн тооллын шинийн нэгэн болж байгаа. Тэгээ шинийн нэгэндээ бол яг бид нар шиг одоо шинэ хувцас өмсөөд өглөө эртлэн босоод тэгээд одоо цагаан сараа ингээд үддэг байгаа. За яг энэ нөгөө анх би чинь тэнд очиод 16 оны тэр хавар. Тэгээд цагаан сарын өглөө өмнө манай айлын эцэгтэй намайг эрт босоорой гэд хэлсэн. Тэгэхээр би чинь нөгөө нар мантахаас өмнө угаасаа босож золгох хэвээр тий. Тэгээд яг уу ер нь 6 гэхэд баг босцсон байжээ гэд дотроо ингээд бодчихсон байсан чинь бид нар чинь нөгөө юм цагаан сарын урдлын өдрийн бэлтгэл гээл битүүлэл нэлээд оройтоод тэгээд юу яасан чи өглөө нь 12 гэд баг унтж байгаа. За тэгээд маргааш өглөө нь болсон чинь нэг 3-4 болж исэн чинь сэрээрээ мега гэт. Шүний 3-4 тий. Өглөө 3-4 цаг. Бараг 2-3 цаг тулсан юм шүү. Тэгээд яасан чи 3-4 үед сэрээрээ гэд. Тэгээд би ч одоо ийм эртэл босдгийн бахтаа гэдээсэн чинь 4 цаг гэхэд л одоо хамгийн өндөр настай хот айлынхаа хамгийн өндөр настай хүнийд очиод золголтоо хийгээд. Тэгээд ерөнхийдөө юунууд өвөр монголчууд бол айлд золгохдоо заавал бэлэг барьж золгодог. Тийм өндөр наснда ихвчлэн одоо сүү тэгэл бусад зүйлсийг ингээ барьж золгодог. Тэгээд золгоод тэгээд дараагаар нь одоо ингээ яг дараалалаараа хотынхоо 7 айлтайс. Тэгээд 7 айлуудаараа бүгднгөөр нь ороод тэгээ өглөө бараг 6-7 гэхэд
ингээ шинэлгээ дуусчихж байгаа. Өө шал өөр юм байна манайхаас тийм байна. Маш эрт эхэлдэм байлээ цагаан сарынхаа шинэлгээ өглөө. Тэгээд цагаан сараар яг нөгөө юу яаж байгаа. Би бас нөгөө тэдний цагаан сарыг сонирхоод ингээд төсөв энтрийн өрхийнхэн төсөв дээр яадын нэтрээ өөрчлөлттэй юм уу гэсэн чи ер нь цагаан сараараа бараг 2-3 сарынхаа өрхийн төсвийг зарцуулдаг гэж тэд ярьдаг. Тэгээд манайхаас нэг юу өөр нэг гэх юм бол бэлэг өгж байгаа шүү дээ. Тэгж байгаа бэлэг өгж байгаа. Хүүхдүүдэд л зөвхөн өгдөг. Тий. Томчуудад бол бэлэг өгдөг. Хүүхдүүдэд өгөн тэгээ буузаа хийж байгаа юм хамгийн их түгээмэл одоо иддэг нь банш. Бууз биш үү? Тий, бууз биш банш. Тэгээ баншийг бол бас нөгөө чандаг штэ яг манай зарим айлууд чандаг. Гэхдээ бид нар бол ихвчлэн жигэндэг штэ. Тэгдэг бид нар жигэндэг. Тэнд бол дандаа л чанддаг юм байлээ. Чанаал баншичудад тийг юун дээр чандах вэ? Усанд уу? Тий, усанд чанаал. Тэгээд одоо зочноос тайлах. Сонирхолтой. Тэгээд нөгөө идэ будааных нь хувьд гэх юм бол ихвчлэн ер нь шүүс тавьдаггүй. За. Тавгаа бол ингээд цагаа байдаг гэрээ. Хэвэн боб биш. Хэвэн боб биш. Цагаа байдаг гэрээ. Цагаа байдаг. Тийм. Гэтэ нөгөө нэг одоо сүүл үед бас нэг уламжлалаад нэг евмэйвэн гарцсан. Боовны төрөл зүйлүүд бас их болсонтой холбоотойгоор арай өөрөөр. Тэгээ бас манай Монголын нөгөө хям чихэр жимсүүдийг бас их авчирч Монголоос уу? Тий, ширээн дээр чамирхж байна. Тий. Ар Монголоос. Ерөнхийдөө монголчуудыг бас их хүндэлж үзнэ. Тэгээд тэднэрийнхээ одоо хэрэгжилж байгаа зүйлүүдийг аль болох өөрсдөө бас хэрэглэх гээ. Оо ямар хөөрхийн тий. Тий, тиймэрхүү зүйл. Сэтгэлтэй юм аа. За бид хоёрын ерөнхийдөө яриа бол өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгээд яг нэг асуулт байна. Тэрний дараа тэгээд та бас магадгүй би асууж амжаагүй өөр хэлэхээр ярихаар зүйл байвал та хэлээрэй. Ер нь өөрөө чи яваад очиход ер нь манай ар монголчуудад хэр илгэмсүү хандаж байна гэдэг асуулт бас заавал асуух хэрэгтэй байхаа гэж би бодож байна. Тэгээд товчхон хариулвал зүгээр. За ерөнхийд анх холвол очиход мэдээж нөгөө ар Монголоос ирсэн охин гэдгээр маш их хүндэтгэлтэй хүлээж авч байгаа. Дээрэс нь би өөрөө судлаач хүн шүү дээ, тийм судлаач гэдэг утгаараа намайг бол хүндэлж ингэж харьцаж байгаа. За тэгээд судалгааны явц бол ингээд 1 сараар хязгаарлагдахгүй. Тэгэл ерөнхийдөө эхний 1 2 3 сар ч одоо маш гоё хүндэтгэлийн байдалтай байж байгаа. Тэгээд одоо судалгаа дундаа ороод олон сар болоход яг л тэр айлдаа ингээд тасаад эхэлж байгаа шүү дээ. Тэд нар ч надад ингээд тасаж эхэлж байгаа. Тэгээд тэдний ингээ зан харьцааг үзэх юм бол ямар нэгэн өөрчлөлт гараагүй маш сайхан гэж хүлээж авч байсан. Ерөнхийдөө бол тэдний хувьд ингэж монгол хэл, соёл, ахуйгаа хадгалж үлдэхийг маш их хичээж байгаа улс учраас надаас бас суралцаж их зүйлийг асуудаг байсан. Тэрх бах та. Монголд ямар байна гэдэг. Нэг-нэгнтэйгээ тийм л бах та. Суралцаж байсан гэх юм уу? За тийм. Аялгийн зөрөөмөр гайгүй. Гайгүй. Тэгээд тентхийн амаа аялал бол цахар амаа аялал байдаг. Цахар амаа аялал гэдэг маань өөрөө өвөр одоо бүгд найрамдах хятад ард улс дахь Монгол одоо үндэстний гол баримжаа аялал. Бид нар бол ойлгуулцад асуудалгүй. Асуудалгүй хамгийн одоо халах аялалгаатай ойролцоо За байдаг. ойлголоо. За баярлалаа. Тэгээд одоо танд нэмж хэлж ярихаар зүйл байвал та хэлж өгнө үү? За тэгээ би ерөнхийдөө бол яг Монголдоо бас энэ судалгааныхаа ажлын үр дүнг бол ингээд гарах гад одоо явж байгаа. Тэгэхээр эндээс яг өвөр монголчуудын яаж амьдралаас юуг харж байгаа вэ гэхээр бид нар одоо нөгөө бэлчээр гэдэг бол одоо Монгол төмний гол зүйл байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бэлчээрийн асуудал бол Монголд бас хүндэрч байгаа. Тэгэхээр энэ өвөр Монголын байдлыг ингээд харж тэдний дунд ингээд суугаад судалгаа хийсний хувьд бол бэлчээрийг хувьчлах, эзэмшүүлэх гэдэг асуудал ерөөсөй байж болохгүй гэдэгтээ бол санал нийлдэг. Тэр утгаараа бол энэ бэлчээртэй холбоотой асуудал дээр засгийн газар маань бол зөв оновчтой гаргалгаа гаргах хэрэгтэй л гэж хэлье да. За баярлалаа. За ингээд өнөөдрийн манай Монгол бахархал нэвтрүүлгээр өвөр монголчуудын аж амьдрал, уламжлалт, соёлын талаар би шинжилгээ ухааны академийн одоо ямар хүрээлэн мэлээ танах чинь? Угсаатны зүүн хүрээлэл.
Түүх усаатны зүүн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Мягмартай ярилцлаа. Бас нэлээд сонирхолтой байлаа. Бид нар бол ер нь өвөр Монгол гэж мэдээд байгаа боловч л яг нарийныг бас мэддэггүй л байгаа байхгүй бид нар чинь. За нэг зурагтаар харахаар нэг гашаатай тэгээ нэг мотоциклтай ч хүмүүс ингээд харагдаад байдаг болохоос биш. Яг ингээд өөрсгч нь дотор нь ороод нарийн аж амьдралын үзээ судлаад ингээд өвөр Монгол ахын дүүсийн талаар ингээд дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгнө гэдэг бол бидний хувьд бол бас л өнөөдрийн Монгол бахархал нэвтрүүлгийн өмнө бас нэг чимэг болсон нэвтрүүлэг байлаа гэж би бодож байна. За ингээд бидний урилгыг хүлээж авч биднэрт маш сонирхолтой зүйл ярьж гисэн Мягмар доктортой баярлалаа. За баярлалаа танд. За баярлалаа. За ингээд сонсогчдоо манай өнөөдрийн Монгол бахархал нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр өндөрлөж байна. Студид хөтлөгчөөр Шилтэй Багийн буюу Батбаяр мөн одоо Шинжлэх ухааны академийн доктор Мягмар маань надтай хамтран хөтлөлөө. Студид бас найруулагчаар манай Ууган Баяр найруулагч ажиллаа. Та бүгд маань өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд бас замын хөдгөөнд соёлдоо оролцоорой. За удахгүй бас бидний монголчуудын бас нэг шинэ жил гэдэг сар шинийн баяр манд өгч байгаа 3 сарын 1-нд гээд аль бие сар хичээлээ зарлагдчихлаа. Тэгэхээр өр Монгол ахын дүүсийн сар шинийн бас ёс суламжлалыг бас та бүгд маань сонслоо. Ингээд бас Монгол хүн бэлэгдлэрэ гэдэг бас сар шинийг онгоцсон олон өрнөн ажлууд та бидний өмнө бас хүлээж янда гэдэг үгээр одоо нэвтрүүлгийн жаргаая. За тэгээд та бүгд маань үргэлжлүүлээд дуу хөгжмийн цаг хүлээж авч сонсоорой. За баярлалаа, баяр таа. Сонсогч та Шилтэй Багийн